Зэг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж минь ярих кино бол 2025 он шинээр гарсан Lone Samurai хэмээх нэгэн сонирхолтой бүтээл байна. Та бүхэндээ таалагдана гэж найдаж байна. Ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. 1281 он Япон улсыг эзлэхээр Монголын аимшиг дэх цэрэг тэдний эрэг дөхөж ирэхэд самурай нар эсэргүүцэн завиндаа суудагч хүчтэй далайн шуурганд өрцснөөр бүгдээрээ ам өргөднө. Тэднээс цорын ганц амьд үлдсэн хүн бол хаанхын чимбэ далайн эрэг дээр ухаан орох Рики хэмээх нэгэн самурай байна. Тэрний хөл гоё хэсгээр нэвт сүлбүүлчихсэн учраас юуны чимбэ осноос татсаар урагшлна. Тэгээд эрэг дээр өвчгсөн хэвтэх нэгэн хүү дээр дөхөж ирвэл өнөөх нь гэнэт сэрээд юу ч болоогүй юм шиг гүгээд явчихдаг. Шархандаа халуурч хий юм харж хандлах Рики өөрийнхөө хугархай сэлмийг олсноор хөлийг нь нэвт татгсан модыг суглаж авах зоригтой болдог. Хөлнөөсөө гарах цусыг даавуугаар ороож тогтоогоод далайн эрэг дагаж тэр алхаж эхэлнэ. Нар жаргах үед тэрэнд байгаа жаахан цэвэр ус нь дууссан байна. Рики шөн дунд болоход амарчих санаатай нэгэн агуйд хорогдон сууж байтал далайн эрэг дээр байсан хүү дахиад л тэрний нүдэнд харагдаад эхэлдэг. Хүүгийн ардаа самурай байдаг чадлаараа л хурдан гүйж хөөй гэж дууддаг ч өнөөх нь тэрнийг огтоос сонсдоггүй бас хүлээдэггүй. Энэ хүү бол Рикигийн хоёр хүүхдийнх нь хамгийн бага нь бөгөөд хоёр хүн хоорондоо дандаа л далайн дээрэмчин болж тоглодог байсан юмсан. Маргааш өглөө болоход Рики нөгөө хий юмсаа үргэлжлүүлэн харсаар л байна. Тэр одоо өөрийнхөө эхнэрийг харж байгаа нэ. Эрэг дагаж алхаж байгаад эхнэртэй найдлахын хүн хэвтэж байгааг тэр анзаараад яарвчлан дөхөж очдог ч энэ бүхэн дахиад л тэрний сэрүүн зүүднийх нь нэг хэсэг нь байдаг. Рики ойр дотныхоо хүмүүсийн дуу хоолойг хаа явсан газраа сонсох учраас арга мухардаж сэбүку үлдэж энэ бүхнээс алхаар шийддэг. Гэтэл нөгөө толгой дотор нь амар заяа үзүүлэхгүй байсан чимээнүүд гинэд замхарч тэр алсын алсад өөрийн нутгийнхын шүтэн болох Фужи уултай адилхан хайрхныг олж хардаг. Ингэснээр тэр бууж өгөх болоогүй юм байна гэдгээ ухаарна. Замдаа гуайлан моднуудыг тэр цуглуулж ойн гүн рүү нөгөө уулын бэл рүү алхаж эхэлдэг. Ингэж явахдаа Рики үзэгсэлэнтэй нэгэн хүрхрээний хажууд түр амсгий. Дараа нь тэр цэвэр устай гол хайж олоод тэндээсээ загас барьж хүчээр сэлбдэг. Угархай сэлмэж гисэн жадах чинээрээ ирлэж авч яваа гуайлан моднуудаа юуны чимбэ хэлбэрт оруулна. Маргааш өглөө болоход Рики үнсийг устай хольж чернийл гаргаж аваад өөрийнхөө үсээр биер хийж саяхан хоногсон газартаа хайку маягийн уянгийн найраглал бичиж үлдээдэг. Иймэрхүү маягаар өдөр хоногуд тэрний хувьд жаахан ч гэсэн утга учиртай өнгөрч эхэлнэ. Аяллахаа явцад манай самурай өөрийнхөө шархыг эмчилж ядархаа мэдэхгүй нөгөө гуайлангуудаа үүрсээр урагшаагаан л алхаад байдаг. Өнгөрсөн үеийн үнэхтэй дурсамжууд тэрний дотор одоо хүртэл байгаа боловч Рики өхлийн тухай гэхээсээ амьдралын талаар илүүтэйгээр бодох босон харагдана. Самурай эцэст нь нэг юм зорьсон газартаа ирж хүссэн зүйлэн босгодог. Энэ бол тоори хаалга байна. За энэ хаалганы учир гэвэл наад талд нь эгэл ертөнц, цаа талд нь бурхтын оршин байдаг ариун ертөнц одоо Деважинч гэх юм уу те. Тим хоёр орон зайг энэ хаалга маань загладгаа гэж шашинд нь үздэг байна. Ганцаарцан гэр энэ бүх хугацаанд эзэн хүлэх бодлоос нэг алхамч ухраагүй зүгээр л үүнийг энэхүү хаалганы хажууд үлдэхийг хүссэн юмсан. Бүхэн амар гэсэн промо кодыг 1x бүртгүүлэхдээ ашиглаад анхны цэнэглэлтэндээ 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөг чийсэн түүнийгээ бонуст авна гэсэн үг. За ингээд бүгдээрээ кинондоо эргээд орцгоё. Зэрлгүүд Рикигийн босгосон хаалгыг нурааж тэрнийг хөл гарнаас нь дүүжилсээр өөрсдийн завь руу зөөж усан замаар явсаар тосгондоо авчирдаг. Тэдний хамгийн том биетэй нөхөр урд нь ирж багаан тайлснаа би чамайг өөрийгөө хороох гэж байхад чинь зогсоос. Тиймээс чи одоо миний мэдлэх болсон гэж хэлдэг. Тухайн агууд Рикигээс гадна нэлээд хэдэн хүмүүс хоригдож байх бөгөөд тэдний нэг нь аль хэдийнэ нэг хүлгүй болсон харагдана. Энэ муухай царайтай нөхөр өөрийнхөө хоригдлуудыг аажмаажмаар хэсэгчлэн иддэг гэдэг нь эндээс тодорхой бол. Эндээс гарах ганцхан зам нь тэрний гидсээр л дамжиж гарах болцоход байдаг. Хэсэг хугацааны дараа тухайн агууд өнөөх омгийн шиддэн орж ирдэг. Тэр олцсны хүмүүсийг жимсээр дайлж байснаа Рикигийн урд суугаад би чиний шархыг чинь нэмчлээд өгөө. Цагаас өмнө үхэж яавч болохгүй шүү гэж хэлнэ. Ингээд ойжтол нөгөө халдсан нөхрийн хоёр дахь хөлийг махчад юугүй тайраад эхэлнэ. Өөрсдийнх нь зэвсийг нэг л явж өгөхгүй байгаад байгаа учраас Рикигийн хугархай катанагаар тэд ажиллаанд дуусаад. Омгийн ахлагч тэнд байсан арай махлагдуу нэг нөхөрт нүдэн унаж байснаа сэрэл нь хөдөлсөн юм уу яасыг гэнэт босч ирснээр тэрний хилийг тайрч өргөн. Хоёр хөлгөө болсон хөөрхөн ирийг зэрлэг махчад англин мөнөр цэцгийн дэлбэнд дунд байршуулад эийг нь юу нь мэдэгдэхгүй нэг шингэнээр тослож байснаа тэрний цусыг өөрөө өөрт нь уулгадаг.
Тэгснэ дараа нөгөө махлаг залууг хоёр хөлгөө ирийн цуснаас уу хэмээн тулгав. Рики энэ бүхнийг хараад жинхэнэ тамд ирсэн юм байна гэдгээ ойлгоод. Бондгор залууг ухаангүй хэвтэж байх зуурт нөгөө махчид тэрний нэг мөчийг тайраад аваад явчихсан байна. Эвэртэй цуснаас уух Рикигийн дараалал ирэхэд манай хүн ямар ч эсэргүүцэлгүй тэрнээс нэг том балгаад явуулдаг. Ингэснээр тэр маань суурч хоёр хүүхдээ харж тэдэнтэй ярилцаж эхэлнэ. Хүүхдүүд эцгээсээ дээрэмчдийн 50 ширхэг толгойг авчираад өгөөч хэмээн гоохот Рики ухаан санаа самуурчихсан. Аав нь заавал та хоёрт аваачиж өгнө хэмээн амлдаг. Орой хоолны хажирн гинэт яриад эхэлсэн тэнд байсан хоёр хамгаалагч ундууцаж манай хүн дээр дөхөж ирэхэд Рики ядах юмгүй харуулуудын учрыг олж чадна. Эхнийхийг нь чулуугаар нам зохих болоо өөрийг нь нэвт сүлбэх гэсэн дараагийн нөхрийн толгойг олсоор ороож байгаад боож цааш нь харуулдаг. Хүний толгойг модонд амьтдын шүд хадгалсан зэвсгээр тайрах амаргүйч манай самурад өөр ямар ч арга байхгүй. Нам зохиулдаг нөхөр хамтран зүтгэгчийнхаа тасарсан толгойг хараад буцаад ухаан алдна. Хагас мансуурсан самурай хадан дээрх сүг зургнуудыг дагаж явсаар магчтын агуун хамгийн сэртгийлгсэн хэсэгт очсон байдаг. Тэнд хүний гавлаар овоо босгосон байна. Зэрлэг омгийнхаа өнөөдөр өдөртөгчаан сольж байгаа бөгөөд эцэг нь хүүдэн олон жил хадгалсан эрх мэдлээ шилжүүлж байгаа юмсан ч. Тэр өөрийн ясаар хийсэн дитмээ тайлж нөгөө хүүтэн царайд нөхөр зүүхэд өнөөх нь Рикигийн хугархай сэлмийг адгасаар хүндтгэлийн зоогийг авчир хэмээн тушаал өгдөг. Агууд байсан махлагээр ганцхан мөчтэй үлдсэн байх бөгөөд өнөөрөө тэд хөөрхий залуугийн амийг даслана. Амьсгал хураахынхаа өмнө тэр энэ бүх жүтгэрийн зан үйлийг холоос ажиглан зогсох Рики рүү эцсийн удаа хардаг. Хэсэг хормын дараа нэгэн согтуу зэрлэг тэдний сүүлчийн хоригдол агуугаас нь оргосныг олж мэддэг. Самурай хоёр хамгаалагчийн толгойг дастаад жадан дүлгэж үлдээсэн байна. Омгийн шинэ өдөртөгч маргааш өглөө болсон даруйдал их цэргийн өдөртөж оргсон хулгайг барихаар тэрний араас мөшгөж зэвсэг ном сумаа агсаар Рикийг анх олсон газраас хайхаар ирсэн байна. Цэргүүд тухайн газрын ойг бүхэлдэн самнаж байх зурт Рики ардаас нь довтлож нэг нэгээр нь чимээгүйхэн хороож эхэлдэг. Самурай өөрийн дайралтаа модон дээр орилох сармагчдын чарлаантай давхцуулж хийх учраас зэрлэгүүд хөлийн чимээ үхэж байгаа нөхдийнхөө чимээг олж сонсож чаддаггүй. Тэр гурван махчинтай жижиг бүлгийг нүд ирэмхийн зууртал нөгөө ертөнц рүү илгээнэ. Арай олон хүнтэй зэрлэгүүд ойгоос гарч ирж байгаа хараг. Тэндээс хоёрыг нь Рики ном сумаар харуулхад нөгөөдөл нь айсандаа өвсөн дунд нуугдчихдаг. Нэг нөхөр могоо харж уулга алдан босон харайхад Рики нүдэнд нь сум тавина. Зэрлэгүүд үнэхээр юу хийхээ мэдэхгүй болцоож сандралтаж ойроо буцаад гүйлдэж байх зуртаа дахиад хоёр хүнээ алддаг. Самурай өөрийнхөө ойд анх хийж байгаа анчин шиг л тайван зэрлэгүүдийг агнаж байх зуртаа нөгөө тэнэг шүлгийн хаа явсан газартаа л бичиж үлдээсээр байна. Омгийн шидтэн эцэст нэг юм өөрийн хайж байгаа хүнээ хөдөлгөөнгүй зогсож байхад нь барьж ав. Гэхдээ Рики энэ бүхнийг урдаас төлөвлөсөн байгаа зогсохгүй. Ойд гал асааж утаанд нь нуугдаж дайсантайгаа хэцүү нөхцөлд тулалдаж байгаа нь. Тэр дайснуудаа өөрийн тулааны эрдмийнхээ ачаар хоромхон хугацаанд ядах юмгүй устгаж байгааг харсан шидтэн айсандаа арга буюу арга шалхаж тэндээс олддог. Шидтэн үлдсэн хэд дээр хурж ирэхэд өдөртөгч нь яас олоогүй юу гэхэд үгүй тэр биднийг олжглоо хэмээн хариулна. Магчд жөтгөр хэмээн орилолдож утаа гарсан зүг рүү гүйлдэнэ. Рики тэднийг эрэг дээр хүлээж байх бөгөөд гартаан далаан давлахаагаар түрэгдэн ирсэн бүтэн катана барьчихсан зогсож байдаг. Зэрлэгүүдийн өдөртөгч байц суух газраа олж ядан хүмүүсийн тэрнлүү дайрахыг тушаагаад өөрөн үлдэж хэсэг зурд харж зогсохоор болно. Магчд олноороо Рики рүү араараас дайран ирдэгч гартаа катана атгачихсан самурайд дайсныхын тоо толгой нэг их чухал биш юм шиг харагдахаар байна. Дайснууд самурайд ойртолгүй тэрнийг холоос хорох гэж оролдогч энэ нь тэмч сайхан санаа биш байдаг. Өөрсдийн дураар нэдлгаанд ирэх зэрлэгүүдийг Рики нүүрэндээ инээмсэглэл тодруулан завчин хороосоор байна. Түүнд жинхнээс амьд явах хүсэл энэ удаад төрсөн аж. Манай хүн өөрөө үлдсэн хэдэн махан эдсдэнгүүд рүү дайрч алхам малхмаар тэдний өдөртөгч рүү төгсөөр байна. Омгийн тэргүүн сандарч Рикигийн ойдоос хамгийн сайн дайчин галзуу хэмээх очид нэгэн эрийг суллаж явуулдаг. Нөгөөх нь дөрвөн хөл дээр хурдлан ирснээр самурайн сэлмнээс бултаж чадна. Өөр нэг тэнгэнэ Рикигийн катанагаас бүр шүдээрээ хүртэл зуурч үздэг. Галзуу хочод манай хүнийг хэд 3 удаа сайн нэлсээд авахд тэрэн дээр баахан эмэгтэйчүүд нэмэгдэж самурайг дөрвөн талаас нь хөдөлгөөнгөө болгох гэж ноцолдож гарцгаана. Нөгөөдүүлээс арай гэж мултрахтаа Рики галзуу хочдын ихнэрийг цааш нь харуулчихсан байдаг. Буржгар үстэй нэг бол дайрч нэг бол гулжигнан зогтож яг л сармагчин шиг үсэрч зовхчин тэр нэг тойрон эргүүдүүлэх гэж үздэгч Рики тулааны дуршлагаар арай илүү болохоор нэг хөлийг нь барьж авчгаад ахилийн шүрмсийг нь тас татаж орхино. Тэгсэн ч өнөөхээр шаргалхан босч ирж тэрнлүү дайрсаар байсан учраас самурай түүнийг хэд хэдэн удаа хүнд шархтуусныхаа дараачаар эцэст нэг юм хороож чаддаг. Үүний дараа манай хүний нуруунд дээр модон лантуу нисэж ирнэ. Өдөртөгч энэ бүхнийг холоос харан зогсож яснаа шидтэндээ хандаж чиний тулааны чадвартай хэнч энэ зэрэгцэхгүй. Домогтай ч юм. Одоо чиний ээлж ирлээ хэмээн хэлдэг.
Тэднийг ийхүү хоорондоо ярилцаж байх зууртаа Рики ядарсан ч үлдээд байсан хэдэн махчдын учрыг олцоход нөгөө хоёрын зүгт алхаж байна. Шийдтэн манай хүн хандаж би чамайг онцгой гэдгийг чинь мэдээд байсан юм а гэснээр өөрийнхөө зүйл чимгийг тайлж газар тавина. Биеэр жижигхэн ч овсоотой нэрэ үнэхээр л сайн тулаанч яалтчгүй л хэцүү дайснуудын нэг байж таардаг. Шийдтэн тагныхаа тусламжтайгаар Рикийг өөрөөсөө хоол занд барьж тулалдах хүсэлтэй байдаг ч нэг үсрэлттэй завжилтын дараачаар тэрний энэ тактик замхран алга болно. Арга ядахтаа тэр самурай сэлмийг нүцгэн гараараа барьж авдагч энэ нь агуу тулаанчийн үхлийг хэдхэн секундэд хоргоосон үйлдэл байна. Самурай 2 удаа завчиж өвдөг сөхрүүлээд 3 дахь завжилтаараа тэрний хоолоо хэрчдэг. Та бүхэн амар гэсэн промо кодыг 1x бүртгүүлэхдээ ашиглаад анхны зэнгэлтэндээ 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөг чийсэн түүнийгээ бонуст навна гэсэн үг. За ингээд бүгдээрээ кинондоо эргээд орцгоё. Ардур Норс нуугдах зэрэг нэг ширхэгч үлдээгүй болохоор одоо омгийн ахлагчийн ээлж ирсэн байна. Тэр гартаа ясаар хийсэн томоо гихчийн сүх атгахчихсан Рики рүү зааж чаддаг юм бол ирээд өөрийнхөө сэлмийг авалдаа хэмээн хэлдэг. Хүүтэн царайтай нөхөрөө өөрийнхөө чимэглэлийг бас л тайлж газар тавиад нөгөө ясан титэмдээ залбирч байгаад тулаанаа эхлүүлнэ. Омгийн ахлагч хүчтэнхээ ихтэй дээрээс нь огтхонч ядарч цуцаагүй учраас тулаанд илүүрхэж манай самурайг хэд хэдэн удаа шархтуулаад авна. Тэр өөрийн сүхээрээ Рикийг үсэртэл нь нилээд хэдэн удаа хүчтэй зөгтөг. Самурай хүч дутуу гэдгийг мэдж байгаа ч бууж өгөх талаар огтхонч бодохгүй байгаа болохоор үргэлжлүүлэн дулалцаар өнөөх нөхрийн хөлийг эсгэж чаддаг. Тулаан үргэлжилсээр нэг мэтгэд хугархай сэлэм агаар төөрөх тэр мөчид Рики түүнийг авч өдөрдөгчийг дахин нэг удаа шархтуулна. Ингээд тэр хоёр сэлэмтэй болсноор дайснаа ардаас нь хөөж ус руу шахаж эхэлдэг. Тэгтэл өнөөх нь гинэт ухаан орж хүчтэй тэмцэлтэн эсэргээр нь манай хүнийг ус руу шахаж самурайг живүүлж алах гэж оролдоно. Өвхлийн ирэмгтэрсэн самурай нүднийхээ болонд бүжиглэж байгаа ихнэрээ олж харснаар өнөх байрлалаасаа мултарч хөл дээрээ босоод жижиг сэлмээ дайсныхаа толгоо зоож харин хоёр дахь сэлмээрээ тэрний толгойг дастан дуусгадаг. Эйхүү эрэлхийг зорих нэгэн самурай нэг өдрийн дотор магчин омгийг бүхлээр нь устгасан түүхтэй. Жекийн түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.